Сайн мэсгэн хүүхдүүд өнөөдөр 6 дугаар ангийн математикийн хичээл даалгавар 3-ыг бодох гэж байна. За 1-р даалгавар маань x-ээр нэмхэн 2 тэнцүү 10. Эндээс x хувьсгчүүдийг тэнцүүгийн зүүн талд үлдээгээд сул гишүүдийг баруун талд гаргах ёстой. За x тэнцүү нэмэх 2 маань тэнцүүгийн нөгөө талд очиод 10. x тэнцүү 10-а хэврээвч чинь нэмэх 2 маань тэнцүүгийн нөгөө талд гараад хас 2. Тэгээд x тэнцүү 8 гэсэн үг. За одоо дараагийн бодлого руу оръё. 3x хасган 2 тэнцүү 10. 3x-ийн хэврээвч чинь тэнцүү 10-а хэврээвч чинь энэ хасах 2 гэсэн тоо маань нөгөө талд очиод нэмэгдэн нэмхэн 2. Эндээс 3x тэнцүү 12. Эндээс x-ийг олбол 12-ыг хуваах нь 3. За x тэнцүү 4 гэсэн үг. За дараагийн бодлого аваад үзье. Хасах 3x тэнцүү 47. Нэмэх 5 маань нөгөө талд гараад хасах 5. За эндээс хасах 3x тэнцүү 42. Эндээс x тэнцүү 42-ыг хуваах нь хасах 3. Хасах 3. За x тэнцүү хасах 14. За дараагийн бодлогоо аваад үзье. 2-ыг үржихэн 3x хасах 1 тэнцүү 22. За энд үржигдэж байгаа юм нөгөө талд очиод хуваагдана. Тэгэхээр 22-ыг хуваах нь 2 гэж бичиж болно. Тэнцүү 2 нөгөө талд гарч ирсэн учраас нааталт 3x хасах нь 1 үлдлээ. За 3x хасах нь 1. 22-ыг 2 дахь хуваавал 11. За 3x тэнцүү 11. Хасах 1 маань тэнцүүгийн баруун талд очиод нэмэгдэн нэмэх 1. Эндээс 3x тэнцүү 12. Эндээс x тэнцүү 12-ыг хуваах нь 3 буюу x тэнцүү 4 гэсэн үг. За дараагийн бодлого аваад үзье. 5-аас хассан 2x хуваах нь 3 тэнцүү 7. 5-аас хассан 2x тэнцүү 7 үржих нь энд хуваагдж байгаа юм тэнцүүгийн нэмэлтийн нөгөө талд очиод үржигдэнэ. 5-аас хасган 2x тэнцүү 21. Эндээс хас 2x тэнцүү 21-ээс хасах нь 5. Нааталт нэмэгдэж байгаа юм нөгөө талд очиод хасагдана. Хас 2x тэнцүү 16. Эндээс x тэнцүү 16 хуваах нь хас 2. Эндээс x тэнцүү хасах 8 гэсэн үг. За одоо энэ бүгднгээс дүгнэж хэлэхэд нааталт нэмэгдэж байгаа юм тэнцүүгийн тэмдгийн цаад гарахаар хасагдана. Нааталт хасагдж байгаа юм тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд очиод нэмэгдэнэ. Нааталт хуваагдж байгаа юм тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд очиод үржигдэнэ. Нааталт үржигдэж байгаа юм тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд очиод хуваагдана. За анхааралтай сонссон та бүхэнд баярлалаа.